гомдуу амьдралтай нэгэн сөөвлний седалга ганц үлдсэн эрднэгийн минь ишгэх газаргүй болох юм да энэ сонин. Баярлалаа үзэгчдээ. Яруу найрагч Тангадын галсан цагийн мэдэрсэн сайхан яруу найраг бичсэн байна. За ингээд яруу найрагч Тангадын галсангийн дараа яруу найрагч Ичэн орлог өрж байна. Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж бусдын од харавдаг юм. Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын од шохорхдаг юм. Миний Монголын тэнгэрт өдөлсөн шууд бусдын тэнгэрт өдөөн цэцдэггүй. Миний Монголын тэнгэрт өссөн эрднэ бодонд газар ясаан тавихгүй. Баярлалаа. Яруу найрагч Ичэн орлоо. За Тангадын галсангуугаас юу гараад удах гэсэн шиг цаг үе мэдэрсэн сайхан яруу найраг бичсэн байна. Одоо та бүхний өмнө нэгэнт үзэгсэлэн бүсгүйг өргөхөд бэлэн болоод байна. Яруу найрагч Цоодлын хулан юм даанч биштэй санчхан даабууралтай эр хүнд би хайртай жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг шайруулж яваа эрднэд би хайртай намраарай жимс гашуун болоод амттай намайг дурлуулсан эрдэн зартай болоод баянтай тоосон цородтыг хэлхэн дүрийг чин тэнгэрт зурж тоймгүй олон үчээр сонин уншиж алхтаа би тэнгэр газрын завсар сонингүй би хэд хоноод тэрэнд ч л харин би галзуурч мэдэн эрднэ минь. Баярлалаа. Яруу найрагч Цоодлын хулан саран тунгалаг зулгигийн хүмүүн мэдний сэтгэл ариун амгалан байх тугаа гэж өрөөгөөд энэ хүү яруу найргийн мөчөө өндөрлөё. Одоо ингээд үзэгч та бүхэндээ эрхэн зөрчигдсөн эрдэнэ базруулж хүчит 500 гаруй бүхэн барилдааны төлөвлөгөө бэлэн болоод байна. Шоо сүүлчийн даваанаас үзье. Гүйлгч. За тэгье та. Эрхэн хүндэт наадамжтай эрхэн зөрчигдсөн эрдэнэ эрдэнэ базруулж хүчит 500 гаруй бүхэн барилдааны 8 даваа энэ хүү эхэлж байна. Барилдааны талбайд Монгол улсын даяар дурсал дулаан дархан аварга чөлөөт хэвлэлийн холбооны бүх төвшин төр Монгол улсын шонхор Баатар хүнээр дэвэн дэвсээр гарч ирлээ. За бүгчүүдээр барилдаг өвгийнхээ барилдааныг сайн мэдэх юм сайхан бүгчүүд байгаа. Наан барилдалтай байгаа Монгол улсын шонхор чөлөөт хэвлэлийн холбооны бүх төвшин төр за ер нь ингэж байгаа мэхэнд урдтай хийстэй юм сайхан бүх байгаа. Тохоос өгөөд орондоо. За орлоо. За гомн даацтай сайхан өргө гараад ирлээ. Гүйцээд. Энэ дээр нэг бүгчүүд маань алдаад байгаа юм. За бүгчүүд маань их маргаантай ийм сүүлийн үеийн барилдаанд барилж байна. Тэгэхээр энэ хүү маргааныг тайлах үүднээс үзэгчтэй барилдааныг дахин удаашруулсан мөрөөнийг харцгаая. За наан барилдатай байгаа Монгол улсын шонхор чөлөөт хэвлэлийн холбооны бүх төвшин төр. За мэхэн ер нь их уртай хийцтэй. За ингэж яагаад ер нь тохоос өгөөд орондоо. За орлоо одоо хилж амжаагүй багт тавхад орж байна. За дааста сайхан гөргөж оржээд тэнцвэр алдуулаад хөөж явна. Гүйцээлээ. За гом сайхан даацтай хийлээ. Ой. За тэгэхээр үзэгчдэн маань сүүлийн үеийн барилдаанаар бүгчүүдэн барилдаад агцаа хийлээ. Тэгэхээр энэ хүү барилдааны маргааныг тайлах үүднээс эрхэм наадамж та бүхнийхээ өмнө Монгол улсын даяар дурсал дулаан дархан авраг олноос онцгой төмнөөс төгөлдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар жигждийн мөнх давргаа хайцнаа өрье. За сайн байна уу аврага. Сайхан зусч байна уу та. Тэгэхээр танаас нэг юм зүйлийг асууж үзсэн юм аа. Сүүлийн үед одоо сонин хөвлөлүүдээр нэгнийхээ нэр төрлөө аимшигтайгаар гутаанд оромжилж дайрах явд нэлээд газар аваад байна. Мөн түүнчлэн өнөөдрийн одоо энэ эрдэнэ базруулсан энэ барилдаанд үзүүр түрүүний хоёр бүх маань их маргаантай барилдаанаар бариллаа. Энэ талаар та үзэгч түмэнтэйгээ сэтгэлдээ хуваалцахгүй юу? Сайхан барилдаа болсон. Одоо миний хүүхдүүд буруу байхгүй. Одоо сүүлийн үед видео үзээд байна. Нөгөө зодооч юм билээ. Закичаа. Бүслээ эдрийг дүүрээд байна. Түүнээс миний хүүхдүүд буруу байхгүй. Сайхан барилдсан. Эрдэнэ. Миний хүүхд гаттаа, зөрөгтэй. Ахнаас
За баярлалаа аварга. Ингээд наадамчгийнхаа өмнөөс дархан аварга мөн хот аваргада амьдралд нь хадж байгаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Эрхэм хүндэт наадамчтай эргэн эрдэнэ хөдөлсөн хүч 500 гаруй хүүхийн барилдаанд Монгол улсын шохор төвшин төрдрүүлж Монгол улсын шохор Баатархүү үзүүлжээ. Тэгэхээр эрдэнэ ба танаас нэг юм зүйлийг асууж бодсон юм аа. Өнөөдрийн эфирийн нэвтрүүлгүүд маань зөвхөн тань зориулагдсан байгаа. Таны нэр төрийг сэргээхэд зориулагдсан байгаа. Энэ талаар та өөрийнхөө үзлүүдийг үзэгч түмтэйгээр хуваалцгаа. Тийм ээ, сайхан байна. Одоо тэр мас сэргийлж байгаа Монголын бүх хэл мэдээлэл засагч байгаа сайхан байна. Одоо гэхдээ бас телевизийн хүүхдүүдний сануулгах юм байна. Одоо Монгол телевизээр өнөөдөр жинхэнэ миний тухай гарчаад сууг солихлоор байхгүй. Орсын ойрт эрдээрээр бас гаргамаар байна миний тухай. Мөн Японы NHK суугаар суумогийн дундуур нэг хит сайхан гаргаад авмаар байна. За тэгээ эрдэнэ гоо. Энэ талаар бид холбогдох хүмүүстэй уулзъя. Тэгээд дараа нь танд хариуг нэгье. Гэдэг. Эрхэм бүзэгчтэй. Ингээ манай хөтөлбөрийн дагуу эрхэн зөрчигдсөн эрдэнэ гоод хандан шар сонингууд чөлөөт хэвлүүд хандаж Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багванд мэдээллийг бодно. Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багванд Эрхэм хүндэт хөдөлмөрчдөө эрхэм хүндэт миний Монголын ард иргэдээ сүүлийн үед бидний амьдрал амжиргаа дэшилж хүн бүр бүрнэн арут хэмээх зүйлтэй нэгэнт болжээ. Надад ч бас Nokia 8150B сүүлийн үед эрхэн гутаанд өрнөлөгдсөн эргэн эрдний талаар ард иргэдээс минь миний утсар руу их хэмжээгээр мессеж ирэх боллоо. Тэр болгонд зөх ёсны хариу өгсөөр миний гар хуруу манийж цэврүүтгэд хүрээд байна. Сүүлийн үед Mobicom-ийн хүүхдүүд дууд мессеж гаргаж ирснээр ард иргэдтэйгээ та бүхэнтэйгээ дуу хоолойгоор харьцах бүрэн боломжтой болоод байна. Сүүлийн үед шар хэвлэлүүд, чөлөөт хэвлэлүүд арай л байгаа шүү. Гайл байна шүү. Анхаарал тавьсан явдал баярлалаа. эрхэм бүзэгчтэй. Та бүхний өмнө сая Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн багванд морьдын садлаа. Учирсан алтхан биндээ зовлон гээсэн Үдээ эрдэнэ танигаа хүчтэй илж явна айхо эрдэнэ танигаа энэ хиндээ хайлж явя хайлж явя хаваач явя айхо эрдэнэ танигаа энэ хиндээ хайлж явя хаваач явя